all my life. За сайн байцгаана үзэгчтэй. За шинэ дугаараар бэлдэж байгаадаа таатай байна. За энэ удаагийн дугаарыг бидний найз болох хасартаа зориулж бэлтгэлээ. За хасар маань 10 сарын 3-ны өдөр авто осолд орж маш хүнд гэмтэн тархины хагалгаанд орон одоо хүртэл ухаангүй байгаамаа. За тийм учраас та бүхэндээ тусламжийн гараа сонгоно хэмээн энэхүү нэвтрүүлгээ бэлдэж байна. За ар гэрн хүртэл өөрсдөө болгох чи бүтээж өгсөн төлөвснөөс илүү өндөр зардал гарсан учраас энэхүү нэвтрүүлгээ хасартаа зориулж хийхээр ингээ бид нар ажилд орсон юм аа. Хасар маань энэ жил 21 настай. За Сингапур улсад зочд буудлын менежмент чиглэлээр сурдаг энэ 3 дахь курс оюутан. За бид нар эмчилгээний төлбөрт нэмэр болох үз хандив тусламжаа зүгээр гоохыг бол бодсонгүй харилцаа ашигтай байвал үр дүнтэй байх юм болов уу гэж бодлоо. За энэ нэвтрүүлэгтээ хамтран ажиллаад реклам сурчлагаагаа өгсөн тохиолдолд тэр төлбөр маань хасрын эмчилгээний зардалд нэмэр болох юм шүү гэдгийг та бүхэндээ хэлмээр байна. За энэ доогуур гарч байгаа ээжийнхээ даасан та бүхэн сэтгэлээрээ баг гэлтгүү хандив тусламж өгж бид рүү холбогдоорой гэж хэлмээр байна. За ингээд бүгдээрээ хасрынхаа хөтлсөн шин дугаарыг хүлээн авч үзцгээе. За сайн байцгаана уу? Сингапур том монголчууд нэмэлтж байна. Бид нэр энэ удаагийн дугаараар өвийн дээр ирж байна. Энэ өвийн нь бол ногоон лайн болох метроны ногоон лайн болох хамгийн эзэн буудлын дээр буугаад заваар 15 минут $2.5 төлөөд энэ арал дээр ирж байгаамаа. За Пула өвийн буюу Сингапурын зүүн ирэг дагуу байдаг арал руу бид нар явсан. За энд явахдаа бол метроны ногоон шугамаар яваад Pasir-Ris гэдэг эзэн буудлын дээр буугаад за цаашаа дэлгэцэн дээр харагдж байгаа усан заваар 15 минут яваад хүрэх газар хүрдэг юм байлаа. За нийт хотын төвөөс явах хугацаа нь бол цаг гарны хугацаанд явж хүрдэг. За энэ завинд суухдаа бол $2.5 төлөөд 15 минутын хугацаанд яваад тэр Пула өвийн гэдэг арал дээр очдог. За энэ харагдж байгаа хэсэг бол хотоос ирж байгаа хүмүүсийн буух, за мөн Пула өвнөөс буцаж байгаа хүмүүсийн суух хэсэг харагдаж байна. За би тэд Пула өвийн гэдэг арал дээр Сингапур яг төвөөс нэг цаг гар явж ирлээ. За ингэж ирэхэд бол метронд нэг $2, за автобусанд нэг $2, за завинд нэг ахаад нэг $2.5 төлөөд нийтдээ цаг гарын хугацаанд бол явж ирдэг юм байна. За одоо бүгдээр ингээд өвийн арал руу ингээд явж аялцгаа. Энд бол ингээд загас барьж байгаа хүмүүс, за дэлгүүрүүд, за үүсгэний газрууд, хүмүүсийг чөлөө цагаа өнгөрөх бүх боломжийг бүрдүүлсэн ийм газар байна. За тэгэхээр бүгдээрээ нэг тохоо бүрчлэн нэг үрчлэн ингээд танилцаад явъя. Ингээд нэвтрүүлгээ та бүхэн тухтаасаж үзээрэй. За бид нар завнаасаа буучаад $6 болон $10 дугуй түрээслээ цаашаа аяллаа өргөжлүүлсэн. За эндээс бол оройн 6 цаг хүртэл дугуйгаа түрээслэх юм боломжтой гэдэг юм билээ. За энэ арал дээр бол бүх зүйлийг зогсоож өгсөн. За ариун цэврөөрөө хоол, ресторан, амралтын газар гэмэдийг бүрдүүлж өгсөн. За мөн чөлөө дуран бүтээлч төржиж энэ зураг зурж, дуудуулж бүжгийн бэлтгэлээ хийдэг. За энэ бол ирсэн хүмүүсийг бол зугаатай, хөгжилтэй байлгах нэг нөхцөлийг бол бүрдүүлж өгдөг юм билээ. За бид дугуйгаа түрээслээд нэг 10-аас 15 минут явсан дараа энэ харагдж байгаа газар ирсэн. За энд ирээд бол сармагчин, за зэрлэг гахаа, туулаа, за шувуу гэх мэт олон амьтдыг бол энд харах боломжтой байдаг. За ер нь бол энд хагас зэрлэг амьтад гэж хэлж болно. За хүмүүсийн дунд байж чаддаг хэдиж хоолж өгөх, за хүрэх, тэврэх гэх зүйлдер бол хүмүүс рүү дайрдаг гэж ажилт нь бол хэлж байсан. За бид нар ингээд өвийнхаа төв хаалганаас ундаг дугуй түрээслээд Чек Жава Wetlands дээр хурж ирлээ. Тэгээд дугуй нь бол өдрийн $6, бас дугуй нь бол $10 гэдэг юм байна. Тэгээд төв хаалганаас бол энэ Чек Жава Wetlands руу бол нэг 20 минут яваад хурж ирд юм байна. Тэгээд энэ ч ирэхээр бол сармөгчин болон зэрлэг гахаа хэрэмнүүд харж олдог. Тэгээд тэд нар нь жоохон зэрлэгдүү ойртох хэрэггүй юм байна. Бас ойр зургийн хүнс энтер бол өгж болохгүй. Тэгээд Чек Жава Wetlands дээр бол дундаг дуугаар яван аяллаар болон автобусаар бол бүх төрлийн аргаар хурж ирд юм байна.
Тэгээд одоо бид нар бол Чех Жава Wetlands руугаа яг орох гээд үүдэнд нь хурж ирээд дугуйгаа дугуй тавиурах нь газар дээр нь тавиад одоо ингээд цаашаа явган хэл хийх гэж байна. Бид нар ингээд яг дотор нь ороод яг төв хэсэг дээр нь очиад үргэлжлүүлэн ярья. За Сингапурыг зориг нэрж байгаа Монголын аялал жуулчид маань бол энэ Чех Жава Wetland-д бол заавалчгүй ирж энэ Жижави Tower дээр нь гарч ирнэ. Энэ Ubin гэдэг арлын яг үзэсгэлэнт байгалийн болон Сингапур, Малайз, тэгээд Далайн Боомт, тэгээд ан аратан болон энэ шувуудыг харах боломжтой юм байна. За бид Жижави Tower дээрээс буугаад цааш аяллаа үргэлжлүүлсэн. За энэ Pulau Ubin арал дээр бол найз төхөд хамт олноор ирж юм хөтөж түрээслээд бүх зүйлийг тайлбарлуулад ингэж явах бас боломжтой. За Pulau Ubin арал нь Сингапурын нисгонхсны буудлын ойролцоо байдаг учраас 5 минут болгон бол онгоц буудаг. За бид нар дугуйтай аяллаа шаашаа үргэлжлүүлэн хөх нууран дээр очсон. Заашаа дотгошоо орж орохыг хориглодог ийм газар байлаа. За ингээд Pulau Ubin дотор бол юм жижиг нуур цөөрмөд бол нэлээхтэй. Энэ дээр бол хажуудаа майхнаа бариад амраад за шорлогоо их юм бүрэн боломжтой байдаг. За энэ дэлгэцэн дээр харж байгаа дурсвал энтхийн загасчдын юм хотхон суурин харагдаж байна. За усан дээр ерөөхдөө байшин гэр орноо барьчихсан. Ингээд загас барьж амьдэрдэг юм хүмүүс байлаа. За бид нар аяллаа өндөрлөөд ингээд явах буцах завиа хүлээж байна. За энд бол олон хүмүүс ээлж сараатаагаар ингээд нэг завинда 11 хүн багтаадаг юм байлаа. За энэ хасрын маань хөдөлсөн шинэ дугаар энэ үед өндөрлөж байна. За та бүхэн дэлгэцээ гарч байгаа ээжийн далсын дугаарт багч гэсэн хандив өгж имжлэхний зарлалтанд нэмэр болоорой гэж чин сэтгэлээсээ хүсэж гуйж байна. За баярлалаа.